Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. За юу цаанда манайхан өнөөдөр та тэртээ 2005 онд гарч ирсэн Хич хэмээх нэгэн романтик комеди төрлийн киног онсон ярьж өгөхөд бэлэн боллоо. Та хизээ нэгэн цагт өөрийнхөө дурсан бүсгүйгээ хэрхэн найр харгаа нэг л олж өгөхгүй балаарч явсан юм биш үсттэй. Хэрв тийм бол танд доктор Хичийн тусламж хэрэгтэй болжээ. Ромком кинодын алтан үед гарч ирсэн уг кино бол дурсан эмэгтэйгээ өөртөө татаж чадахгүй залуус тусалдаг Алекс хэмээх залуугийн тухай өгүүлдэг бөгөөд удаан агуулгын хувьд хөөхөн өгөх гэж байгаа мессеж ч гэсэн даацтай кино гэдэг ба. Киноны гол дүрүүдэд Холливуудын алдарч жүжигчд болох Уилл Смит, Эва Мендес, мөн Кевин Джеймс нар тоглож байсан ба Энди Теннет хэмээх хэрхэн найруулсан байна. Хич кинонд тухайн үедээ 70 сая долларын зардлаар үүссэн ч дэлхийд дахнаас 370 сая гаруй долларын ашиг болсон бөгөөд хайр дурлалын асуудалтай хүмүүс үздэхэд тохиромжтой киног юм шүү. Тийм болохоор одоо хэдүүлээ кинонд орцгоё. Дээрс манай ажлыг эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. За энэ кино маань аль биесээр эхлэхэд манай киноны гол дүр болох Алекс Хитченс буюу доктор Хич маань Манюста хурган эмэгтэй хүнийг өөртөө татах зөвлөгөө өгч эхэллээ шүү. Юун түрүүнд ямар ч эмэгтэй хүмүүс өглөөс ирэнгүүтээ өнөөдөр надаа хинч битгий дурлаасаа хэмээн хэлдэггүй ажээ. Эмэгтэй хүмүүс магадгүй одоогоор хүнтэй үерхэх цаг нь биш ч юм уу, надаа баг зэрэг орон зай хэрэгтэй гэх ч юм уу, эсвэл би одоо өөрийнхөө карьерт анхаарч байгаа гэж хэлдэг байж болох юм. Гэхдээ энэ бүгд үнэндээ худлаа хэмээн доктор Хич маань хамгийн ихний хайр дурлалын хичээлээ эхэлж байгаа юм. Эмэгтэйчүүд яг үнэндээ саяны өвгүүдэрээ бол надаас холхон бай, эсвэл илүү хичээгээд үзэх хэмээн далдаар эргүүлж өрчүүдтэй хэлдэг ба аль нь вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй гэж байна шүү. Айхтар гэж. Хүн хоорондын харилцааны 60% нь үг хэлээр байдаггүй бөгөөд биеийн хилэмжээр тодорхойлогддог аж. Харин үлдсэн 30% нь ярианы хэмнэл бөгөөд ингэснээр таны ярьж байгаа зүйлсийн 90% нь таны амнаас гардаггүй болж байгаа юм байна. Тийм болохоор таны ухаангуу дурлаж араас нь гүйж үе эмхтэй хэдийгээр сайн хүнч таныг огтхонч таньж мэдээгүй болохоор сэтгэлэгт нь гомдоохгүй гэсэнтэй дээрх үгнүүдийг хэлэн блоклдог гин шүү. Гэсэн ч аз болоход таны дурлсан эмхтэй чинь таныг зөв олж харж чадах юм бол танд боломж байгаа гинэ. Энэ үед доктор Хич гарч ирэн танд заяаны хантай ч нучруулдаг гэжээ. Ийхүү дараагийн хэсэг хэлэхэд доктор Хич буюу Алекс маань өөрсдийг нь энгийн үед бол нэг нүдэрэж тоож харахааргүй сайхан бүсгүүчүүдэд дурлсан 3 залуус зөвлөгөө өгч тэдэнтэй хэрхэн ярилцах, хажууд нь биеэ хэрхэн авч явах гэх мэтчлэн тун чухал зүйлсийг зааж өгөв. Тэгж Алексийн зөвлөгөөний ачаар эцэст нь нөгөө 3 залуус маань хайртай бүсгүүчүүдээ өөрийн болгож чадсан бөгөөд нөгөө хайр дурлалын амуур гэж ажилгүй бурхны ажлыг хийдэг нөхөр юм байна л да. Гэхдээ Алекст энэ ажлаа хийхэд шалгуур гэж байдаг гин шүү. Алекс зөвхөн энгийн нөхцөлд бол хинч өөрийг нь тоож харахааргүй гаднаа тоомжиргүй боловч дурсан бүсгүйгээ үнэн сэтгэлээсээ хайрлж чадах залуус жинхэнэ хайртайгаа ужрахт харин октоудаар тоглоод хайдаг тийм хүүхэмсэг залуус туслуу гинэ. Тэгэхээр гүнээрээ буянтай хүн байгаа зү. За тийм хүмүүний дараагийн хэсэг хэлэхэд бид Сара хэмээх нэгэн бүсгүйг олж авав. Сара бол Нью-Йорк хотын нэгэн сонины газар тов живний болон хариуцсан ажилладаг ба баргийн хүнийг өөртөө ойртуулдаггүй хайр дурлал гэжиг бараг сонирхдаггүй ёстой төмөр хатагтай гэж байгаа. Сара өөрийн хэрэгэлсэн ажилдаач тун гаргууд бөгөөд ямар сайндаа дарга нь амралт өгсөн байхад амралтаа дуусгаас 4 өдрийн өмнө ирэнгүүтээ ажилдаа орё гэсэн явж идэг наасан. Ингээд орой болоход Сара одоо нэгэн клубт найз Кэситиг орж ирсэн явж идэг бөгөөд тэнд нь Алекс гэсэн өөрийнхөө найзтай цуг бильярд тоглоод байж байв. Энэ үеэр ч Кэси саяхан дотор хувцсны дэлгүүр таарсан нэгэн залууга Сарад яриад байж идэг ба тэр нөхөр нь ээждээ дотор хувцс аваад явж байгаа гэж Кэсиг панаалцсан байвал яах вэ? Гэхдээ өөрхий Кэси ч тэрэнд нь итгэцэн явж идэг наасан. Нөгөө талд Алекс ч тэрхүү клуб байх зураа хүүхэн найрах мастер классыг үзүүлж тэнд явж байсан үнэн царайлаг бүсгүй өстой ядах юмгүй панаалтаж өөртөө татаж чадлаа. Энэ үед Алекс ч хэлж байгаа. Зарим залуус байглаасаа эсрэг хүснэнтэйгээ цуг байхдаа тааламжтай байдаг. Гэхдээ би коллежид байхдаа тэр залуусын нэг байгаагүй хэмээн хэллээ. Тиймээс Алексийн коллежид байх үед нь гарч эхлэхэд манай хүн ч тэр үедээ одоогийн шиг хайр дурлалын мастер байгаагүй бөгөөд манистайгаа адилхан алдаа оноотой энгийн нэгэн залуу байсан аж. Гэсэн ч нэгэн өдөр Алекс сургууль дээрээ нэгэн бүсгүүтэй танилцаж өнөө өсгөн Алексийг өөртөө гүн дурлуулж чадсан ч хожим нь өөр залуутай араар нь явуулдаж яваад баригдахдаа Алексийг хайцсан байвал яах вэ? Тиймээс хайцсныхаа дараа Алекс жимэгтэйчүүдийн талаар ариун их туршлага хөрвүүлж авсан ба энэ мэдлэгээ бусдаа түгээхийг өөрийн зорилгоо болгосон гинэ. Ийм сайн хүн гэж бас байдаг. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд бид Альберт хэмээх залуутай танилцав. Альберт бол нэгэн санхүүгийн компани эгэлж жирийн нэгтлэн бодогч хийдэг бөгөөд Allegro хэмээх өөрийнх нь компаниар үйлчлүүлж буй Нью-Йорк хотто нэлээд алдартай бүсгүүд ухаангүй болтлоо дурлжээ. Гэсэн ч Альберт маань төрөлхийн бүтлгүй нэгэн бөгөөд зүгээр л амьдрал дээр ингэж фейлдэд байгаа юм чинь яаж эмэгтэй хүн дээр амжилт болох вэ те. Тийм болохоор Альберт ч одоо Алексийн тусламжийг авахар болдог ба Алекс ч одоо Альберттай уулзах гээд очтол цаад өхөр нь барьж байгаа юм а зүгээр идэж чадахгүй баахан асгаж цутгаад байдаг нас. Тэгсээр Алекс ч Альберттай очин танилцаад хэлж байгаа. Надад түүний талаар ярьж өгөөч гэж асуухад Альберт ч өөрийгөө Allegro-гийн тадрын зөвлөхөр ажилдгаа хэлдэг ба Allegro ч саяхан баян шивэд найз залуугасаа салцсан юм байна шүү дээ. Гэхдээ Альберт Allegro-той шууд харьцдаггүй ба тадрын асуудлыг хариуцсан түн буман нэгтлэн бодогчдын нэг болохоор яг нүүр тулж ганцаараа уулзч байгаагүй гин шүү.
Тэгсэн ч нэгэн удаа Аллегро гэрэн дээр гарын үсэг зурх гэтэл үзэг нь гардгүй ба Альберт ч одоо тэр мөчөд баахан гаруудтай алдсаж байж Аллегрод өөрийнхөө үзгийг өгсөн байв. Ийхүү Алекс ч одоо Аллегрогийн талаар сонсонгуудаа эхлээд Альбертод андаа чи ухаанаа алдсан байна. Тэр чамайг тоохонд баг худлаа штэ гэж хэлсэн ч Альберт баг үхээс наагур байгаа болохоор хөөрхий туслахаар болж байгаа маа. Манай Алекс ч дандаа ийм гаруудад тусалдаг гэдэг байгаа штэ. За үүний дараа үзэг солигдоход Алекс ч ажиллагаагаа эхлүүлж Альбертогийн краш болох Аллегро Коул хэмэх бүсгүн талаар бүх зүйлийг олж мэддэг ба араас нь Альбертод зориулан стратеги боловсруулж дараагийн уулзалтан дээр хэрхэн амжилттай танилцаж өөртөө татах хэд хэдэн зөвлөгөө өгөв. Ингээд Альберт маань Аллегротой уулзахын өмнө бааны өрөөнд баг зэрэг сандралтай байхдаа угаалтурыг нь аваачаад доош нь хаг дарж хаяад араас нь бандангуудаа өмдөө норгож мургоод тэгээд тэрийг хатаагын тулд тайснаа гар атаагчны дотор барьж мөрөөд бүр илгийг нь авч өглөө. Тэгснэ бааны өрөөнөөс гарахдаа өмдөө өмсөхгүй мартаж гарснаа буцаж орж иж өмдөө өмсөөд бүр нэг бүтлэн бөксөөрөө иргэцэн байдаг наасан. Яа идэ эц чааг. Ийхүү удалгүй Альберт ч бус нэгтлэнгуудын амтаар Аллегротой хийх уулзсан дээрээ сууж байхдаа өөрийгөө Аллегротой цуг байгаа мэтэр сэрүүн зүүдэлж эхэлдэг ба удаачгүй Алексийн хэлсэн зөвлөгөөг санангуудаа өөрийгөө болиуллаа. Түүний араас Аллегроч Меги эмэх найзынхаа бизнест хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Альбертийн дархан тэр санааг нь хэрэггүй гэтгэлээ. Гэтэл тэр үед нь Альберт гинт үнэндээ би түүний санааг дэмжиж байна. Ер нь яахлаараа Аллегро бидний үгийг сонсох ёстой юм бэ? Та өөрийнхөө хүслээр байх ёстой гэд дарагтайгаа зад хэрэлцэнэ. Хөөсөндөө ажлаасаа гарна марна болоод уулзалтын өрөөс гараа авчвал яах вэ? Ямар амар буруу сумалдаг юм бэ? Түүний дараа Альберточ чавшиг улааж төгс банталтын байдалтай өрөөндөө орж ирдэг ба тэнд нь Алекс ч одоо манай хүний хүлээгээ сууж ив. Тэгтэл удалгүй Аллегроч одоо манай хүнтэй уулзах гээд ирэхэд нь Альберт ч одоо банцантаа уулзахгүй өнтэргээ бөө юм болдог ба сүүлдээ Алекстэй зодолтонгоо алдаж Алекс ч манай хүнийг хоолоогоор нь боож иж нэг тайвшруулсны дараагаар Аллегротой уулзуулан дугаарыг нь олж авлаа шүү. Ёстол алаан боллоо та бурхан минь. Тэнхүү тэр өрөө Сарач ахин өөр нэгэн клубт коктейл энтер уудсан сууж байтал нэг харин ирснээ Сараг эргүүлээд амар заяаг нь үзүүлэхгүй. Тэр үед Алекс ч ахин Сара дээр очингуудаа нөгөө эргүүлээдсэн харин юм дээр нь очиод өө миний хайр ирсэн үү? Андаа наад үсгүй чинь чамайг эртгэн зайлгээд байгаа юм шүү гэд айтайхан аргалаад явуулчихж байгаа юм. Үүний араас Алекс ч одоо Саратай хүн ёсоор танилцаад араас нь баахан өөрийг нь шинжин ярьж байснаа нэг коктейл авч өгчснөө удалгүй яваад өгчүүл яах вэ? Буруу тоглогч нар ихний уулзлаараа чишир дайрдаггүй юм баха. Тэгсээр маргааш өдөр нь болоход Алекс ахин нэгэн өөр үйлчлэгч болох Венс дээр очин уулзав. Энэ үеэр Венс ч одоо дотор утасны дэлгүүр таарсан нэг бүсгүйн талаар ярьдаг ба түүнийг эргүүлэх гэсэн ч арганд нь орохгүй байгаа талаар хэллээ. Энд Венсийн яриад байгаа бүсгүйч нөгөө Сарагийн найз Кэси юм шүү дээ. Тэгснэ араас нь шууд хэлж байгаа. Миний 7 оноос тэр бүсгүй гарахгүй байна л та. Би танилцж аваад нэг барилдаан хийгээд тэгээд явчихвал бүх юм сайхан болох гээд байна гэх тэгвэл яах вэ? Ёстой утгаараа fuck boy юм шүү. Тэгэхэд Алекс ч нэр дүртэй ёс зүйтэй юм болохоор андаа уушлаарай. Гэтэ би чам шиг хүмүүстэй ажилддаг. Би зөвхөн өөрт нь ямар ч боломж байхгүй залуусд хайртай бүсгүйтэйгээ уулзахад нь тусалдаг гэд эвтэйхэн явах гэтэл Венс ч манай хүний гарыг зурж авснаа хүссэн хэмжээгээр ч мөнгө төгрөг өгийгээ салтдаг наасан. Тэгэхээр Алекс ч мөчөөгөө өглгөө зөрүүлээд Венсийг мөрөөрн ширээн дээр дарж авснаа. Надад дахиж хөрвөл алан шүү хүчиж яваадаг. Иймэрхүү новшнуудтай угаасаа хайрцаг хэрэггүй л ахал да. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут хангалттай. За түүний дараагийн хэсэг хэлэхэд Алекс ч Сарагийн ажлын газрыг олонгуудаа илгээмжээр богино долгионы радио илгээснэ. Би дугаараа өгөөгүй эмэгтэй рүү залгадаг ирчүүдүүд дургүй. Тийм болохоор чам руу залгаагүй радиогоор харьцаж байна шүү гэтэглээ. Тэгснэ араас нь Алекс ч Сараг 5 дахь өдрийн өглөө хар үрээр 8 цагт болзоонд өрдөг ба Сара ч одоо баахан хүмүүс өөрийг нь болзоонд өрөхийг сонссон тул үгүй гэж хэлж чадлаггүй очихоор болчихв. Тэнхүү баасан гаргийн өглөө болоход Алекс ч Сараг дагуулan хаацсан мөрөн дээгүүр усны моциклтэй зугаалж гарлаа. Тэгж манай хоёр яах гоё явж байтал Алекс ч одоо Сарагийн моцикл руу суух гэж байхдаа аваачаа Сарагийн тухруу нөчлөөд хаждаг ба Тараач одоо араас нь ус руу унаад бөө юм боллоо шүү. Ёо бүтггүй нэрэ. Түүний дараа Алекс Сараг дагуулan ойролцоох музейрөө очдөг ба тэндээс Сарагийн элен зөвөн хизээ Нью-Йорк хотод хурч ирсэн талаарх бүртгэлийг нь үзүүлв. Гэтэл тэр үед Сара чинь элен зөвөөгийнхөө бүртгэлийг харчаад уйлээд байдаг ба яасан гэсэн чинь Сарагийн элен зөвөө нутгаасаа явахдаа баахан хүү амтан алаад тэгээд эрен сурвалжлагдж байсан болохоор зугтаасан юм байна штэ. Түүний дараа Сарагийн гэрийнхэн элен зөвөөг нь дахин олж хараагүй ба зөвхөн эрен сурвалжиж буй зураг тууцуудтай цугал үлдсэн юм уу да хаашийн. Гэ болзоо нь одоо юу болоод дуусчваа тэнгэр мэн гэж. Ингээд Алекс ч баг зэрэг банталтайгаар Сараг таксин суулгаж өгдөг ба тех үеэрээ таксины хаалганд цамцаа авчуулаад хайтал цамцыг нь өнөө такси аваад явчихдаг наасан. Дурлалын доктор хүртэл иймэрхүү хүнд хэцүү сорилтууд тулгардаг юм байна шүү дээ. Түүний дараа Алекс ч одоо Альберт дээр очиод Аллегро руу залгуулan болзоонд өрөөлөх гэж бас балаан болдог ба Альберто ч одоо Аллегротой ярьж байхдаа дотроо баахан шаазан бөмбөлөгтэй гоёлын ваараа хагалж хаяад араас нь тэрэн дээрээ халтаж унчих гэж жинхэнэ амтан болж өглөө. Гэсэн ч тэгж тэгсээр нэг юм Аллегрог найз Мегигийн зохион байгуулж үзэсгэлэн рүү дагуулж явах болчихв. Ингээд тэр орой Альберт ч одоо
Аллегротой хамт цуг нөгөө үзэсгэлэн дээр хурган болзоо өгдөг ба Алекс ч болзоонд нь зориулж Альбертыг өдөржингөө бэлдэж юу хийж болохгүй талаар нь бүр яаж бүжиглэх талаар нь өстэй зааж өг. Гэхдээ ганц гих юм нь гэвэл Альберт хаа очиж маш сайн бүжигчин байдаг бөгөөд уг нь бүжиглэхдээ гайгууж ганц асуудал нь гэвэл хийж байгаа бүжгийн хөдөлгөөнүүд нь зүгээр хүн амир байдаг нас. Тийм болохоор Алекс ч одоо Аллегротой цуг хэрхэн даруухан бүжиглэхийг хүртэл зааж өгсөн байгаамаа. Ийхүү тэр оройч одоо Альберт маань Аллегротой тунд ажгүй болсдог ба маргаашны талаар Нью-Йорк хотын бүх шар хэвлэл дээр гарсан байв. Гэхдээ Сара энэ талаар ерөөсөө олж мэдээгүй байдаг ба яаж энэс хоцорсноо гайхаад барахгүй зогсож байлаа. Тэр зур Алекс дахин Альберттэй уулзаад явж удаг ба дараагийн болзоон дээр нь анхны үсэлтэд хэрхэн их талаар нь зөвлөгөө өгч удаг насан. Тэгэхдээ Алекс ч Альбертыг дадлага хийлгэж байна гэснэ. За одоо намайг Аллегро байна гэд бодоод үнстэй гэдэл яах вэ? Буурханд ингэ. Тэр үед Альберт ч нэр ингэсэ чамаг үнсэх мөнгөд лавж асуугаад Алекс ч хариуд тийм ээ гэд бахаар нь үнстэл Алекс ч пупа болоод яагаад намайг үнсэж вэ гэд тэнхтэд. Чи чинь өөрөө сая үнс гэдсэн биз дээ. Энэ хооронд Сара ч одоо Аллегротой хамт цуг явж байсан манай Альбертыг маань олж мэдхээр Мегийг үзэсгэлэн болсон газар нь очдог ба энэ үеэрээ үзэсгэлэнгийн тасалбарыг Альберт өөрийнхөө нэр дээр биш Алексийн нэр дээр авсан болохыг нь олж мэднэ. Тийм болохоор араас нь Сара Альбертыг хэн болох талаар нь мэдхийн тулд Алекс руу залган болзоонд өрлөө шүү. Тэгж үуч сонингийнхоо шар хэвлэлийн буланг аварч үлдэх гээд байгаа маань л та. Айхтар гэж. Ингээд үзэг золигдоход Алекс ч одоо Сарагийн өрсөн болзоон дээр иртэл тэр нь өөртөө зааврын дагуу хоолоо хийж иддэг тийм ивент байлаа. Тиймээс Алекс Сара хоёрч нөгөө ивент дээр нь очиход Сарагийн дарга нь эхнэртэйгээ ирсэн байж байдаг ба манайд ч нийлчээд далайн хоол хийж иддэг гэд бэлдээд байжээ. Энэ үеэр Сарагийн дарга нь зориуд ярианы сэдвийг Альберт руу оруулан Алексаас Альбертын талаар мэдээлэл олж авах гэж үзлээ. Гэсэн ч Сара болохоор Алексаас шууд Альбертын талаар асуудаг ба энэ зур Алекс ч одоо далайн хоолоос нэг амстал гинт харшил өгöd манай хүн чинь хоолой амун татгнаж хөөгд баларлаа шүү. Бүгдээрээ нийлчээд алж авах нь л дээ. Тэгэхээр Сара гэс Алексыг дагуулж гарангуудаа эмийн сан орж харшлын юм авч өгдөг ба Алекс нөгөө харшлын юмыг унгуудаа гинт цогтун шиг болоод замдаа Альбертыг дараагийн удаа Аллегротой цуг сагсан бөмбөгийн тоглолт үзэх гэж байгаа гэд хэлчихдэг нас. Ёстой айхтар бүх юм да. Үүний дараа Сара ч Алексыг өөрийнхөө гэрт авчран буудан дээр онуулахар болдог ба энэ үеэр Алекс ч одоо Сараг нэг охин дүүтэй гэдгийг мэдчихав. Сараг баг багт нь дүүн мөсцөн гол дөөр гулгаж явж байхдаа доош цөмрөн живж өхөнгө алдсан ба үнээс хойш өөрийн хайртай хүмүүсээ алдахаас айхайцтай болжээ. Тийм болохоор Сара ч хүнтэй дотны харилцаа үүсгэж чадхаа болж хүнийг хайрлахаас айдаг болсон ба өөрөө дараа нь шарахтаа үлдэхээс эмээж өдийг хүртэл хайрлаж явах хүнгүй байгаа юм уу да хайшээ. За тэгээд хүний амьдрал өөр юм дөө. Ингээд манай хоёр ч баахан амьдрал ярьсны дараагаар унтаад өгдөг бөгөөд өглөө олж Сараас ирэхэд Алекс аль хэдийн гараад явцсан байлаа. Тэр үед Сара ч одоо Алексаас хангалттай мэдээлэл авч чадаагүйгээд яг боож өгөх гээд байтал Алекс гаднаас өглөөний цай барин ороод ирдэг ба зүгээр өглөөний цай авах гэж гарсан юм байна шүү дээ. Үүний дараагаар манай хоёр ч өглөөний цайгаа ууж дуусан салхтаа анхны үсэлтээ хийж байгаамаа. Айхтар гэж. Ингээд Сара бөөн баяр болсоор Кэси дээр хүрээд иртэл цаатах нь бөөн гуниг болцсон байв. Тэгэхээр юу болсон бэ гэхэл нөгөө Алекстэй уулзаа зөвлөгөө авах гэж хичрээдсэн Венс чинь Кэситэй өчтөр болцсон бөгөөд баахан гэр бүл зохио хүүхд шуухтай болмоор байгаа талаараа ярьж байгаад барилдангуудаа маргааш нь юу ч болоогүй юм шиг хаяад явцсан байдаг насаа. Үүнээсөө ч Кэси ч бүр сэтгэлээр унаад хайртай хүнтэйгээ хизээ уулзах юм болоо хэцээ явж байхад нь Сара ч Кэсиг урамшуулж чи хизээ нэгэн цагт сайн хүнтэй уулзарч хамтдаа дэлхийгээр аялнаа хэмээн хэллээ. За тэгж байтал энэ үеэр Сара ч одоо Венсийг дурлалын доктор хийч гэдэг хүнтэй уулзсныг нь олоод сонсчдөг ба энэ талаар олж мэдхээр Венс дээр очиж асууж гарлаа. Тэгтнэхлээд Венс ч маяглаад хэлэхгүйсэн ч Сара бөө юм болж баг зэрэг зодож мэдчих байгаад Венсээс Алексийн дугаартай нэрийн үцгийг нь олж авлаа. Үүний дараа Алекс ч Альбертыг ваксанд оруулаад тамаг биеийг нь илүүдэлсэг хусуулаад байж явах зураа Сара руу залгаад дараагийн болзоонд ойрох гэтэл Альберт ч одоо ард нь ойрлж чарлаад бөө юм болдог наасан. Гэсэн ч Сараг маргааш өдрийн орой 8 цагт болзоондоо ойрч чадж байгаамаа. Ингээд үзэг солигдоход Альберт Аллегро хоёр NBA-гийн тоглолтыг хамгийн урдлын игнээс үзэж сууж байдаг ба тэр хоёрыг инхүү сууж байгааг Сара нөгөө талаас зургийг дараа сууж байв. Тэгсээр тоглолт дуусаж Альберт ч одоо Аллегрог гэрт нь үргэж өгөөд оруулахдаа анхны үсэлтээ өгөх гэж чадахгүй баахан салгаж зогсож байсан ч сүүлд нь овоо ер юм шиг очиод үнсэж гарлаа. Өөрөө л чадахгүйгээд маяглаад байвал чадахгүй штэ Альберт минь. Тэнгүү маргааш өглөө нь болоход Сара ч Нью-Йорк хотод зартай дурлалын доктор хийч гэж нөхрийг хэн болох талаар мэдээндээ оруулахаар өөрийнхөө ажлын залуутай Алексийг уулзуулдаг ба Алексийг нөгөө цуутай доктор хийч байсныг нь олж мэдэнгүүтээ байдаг л нэг бүсгүүчүүдийн сэтгэлээр тоглодог хүн хэмээн бодоод бөөн уур болов. Ингээд тэр өрөө Сара ч одоо Алексийн гэрт болцохоор очихдоо Алекстэй айгүй муухай хэг ёгийн харьцдаг бөгөөд сүултээ өөрийг нь ямар ажил хийдэг талаар нь мэдснээ хэлэхдээ Алексийн хийж байсан хоолны хэдэн материалууд чинь авчдээд бөө юм болж байгаа маа. Бас тэгж байгаа дааштай маа. Тэгтэн Алекс зөрүүлээд чи ч гэсэн надтай зөвхөн Альберт Аллегро хоёрын талаар мэдэх гэж уулзаа үздэй хэмээн мөчөөгөө өгсөнгүй. Ингээд маргааш өдөр нь болоход Сара ч аль хэдийн Алексийн талаар сонингийнхоо ховжмын болон дээр бичсэн байдаг ба хажуугаар нь Альбертэд зөвлөгөө өгөн Аллегротой нийлүүлсэнийг нь оруулсан байв. Тиймээс тэр өрөө Сара Кэси ойрч одоо спид дээр байж байхад нь Алекс дайрч орж ирэнгүүтээ чи яагаад Альбертыг алж байгаа юм бэ? Тэр сайн хүн над дууралсан уураа тэгж гаргаж байгаа юм биз дээ гэж мэгэл бөөн хэрүүлүүдэж гарваа. Араас нь Алекс ч одоо Сарагаас асууж байгаа. Альбертийн юунд нь тэгж их дурагцаад байгааг нь асуудаг ба тэгтэн Сара ч одоо зөвхөн Алекс өөрийг нь хэрхэн уруу татсныг нь яриад байв. Энэ үед Алекс хэлж байгаа. Хэрвээ хин нэгэн залуу чам дээр ирээд сэтгэлтэй гэдгээ хэлвэл чи яах байсан бэ? Чи түүнийг хизээч хүлээж авахгүй. Хэмээн хэлдэг ба үүнийг сонсон заалан дэсэн ирчүүд Алекстэй санал нийлвэ. Харин Сара болохоор дайралтай Алекс руу чиглүүлээд байдаг ба чамайг над сайн гэж
гэж хэлэх чинь би хүлээн авсан. Гэхдээ тэр үед би мэрэгжлийн хүнээр тоглуулснаа мэдээгүй байсан. Энтергээд Алекс руу ууралсан хэвэрлэв. Тэгсний дараагаар нөгөө speed date дээр байсан хүмүүс ч одоо Алексыг дурлалын доктор гэдэг нэрээр нь танихад Кэсэж уурлаад Венсэд өөрийг нь паналт гаргахыг зааж өгсөн хүн гэж бодоод бас уурж гарлаа. Тэгсээр сүүлдээ Алексыг speed date-ийн зохион байгуулж байсан хүмүүс нь нэрэн хөөн гарахад манай хүн ч хүмүүсээ энэ хоёрыг сайн хараад ав. Энэ бол одоо цагт хүмүүс яагаад нэг нэгэндээ дурлах хэцүү байдгийн хамгийн том шалтгаан. Дээрээс нь би Венс туслаагүй. Тэр бол өөдгөө новш хэмээн Сара Кэси хоёрт хандан хэлээд яваад өглөө. Тиймгүй маргааш өглөө болоход нь Сара ч өөрийгөө хэтрүүлж ажилласан гэдгээ ойлгоод Алекстэй уучлахгүйгээр ирсэн боловч Алекс Сарад бид хоёр зүгээрээ гэж хэлсэн ч цаагаараа бол нэг нүдэрээ ч гэсэн харахыг хүсэхгүй байв. Сара өөрийнх нь хийдэг ажлыг алж хайсны дараагаар Алекс залуус зөвлөгөө гэдэг ажлаа зогсоодог бөгөөд удалгүй гэртээ явж байхад нь Альберт ч одоо орж ирээд болсон бүгдийг нь засаж өгөхийг хүслээ. Тэр үед Алекс ч одоо нэгэнд бүх юм өнгөрсөн тухай хэлээд Аллегрог мартаж чадна гэдэгтэл Альберт журдаас нь гэхдээ би түүнийг алж чадахгүй штэ гэж хэлэхэд нь Алекс ч гинт тэрэнгүүтээ чи чаднаа. Чи түүнийг мартаад амьдралаа өөрчилж чадна. Тэгж байж чи дахиж хүн таягдахын зовлог мэдрэхгүй амьдрах болно хэмээн хэлв. Тэгтэл энэ үед Альберт Алексыг хизээч өөрийнхөө хийдэг зүйлд итгэдэг байгаагүй гэдгийг нь ойлголоо. Алексийн философийн дагуу бол эрэгтэй хүн эмэгтэй хүний араас гүөхтэй алингаа алдаж хамаг юмаа зориулах хэрэггүй ба аль болох кул байж хэрэг тоохгүй бол дараагийн эмэгтэй рүү шилжих хэрэгтэй юм байгаа. Иймээс Альберт ч Алексаас тусламж гуйгаад бүтэхгүй гэдгийг ойлгодог ба өөрөө Аллегро дээр очиж уучлах гэсэн боловч Аллегро Альбертыг тоож харалгүй хувийн онгоц руугаа яваадгүй. Ингээд үзэг солигдож Аллегро ч усан онгоцон дээр хүрээд иртэл Алекс ирсэн сууж байдаг ба ингэж хэлж байгаа тэрээр. Би үүндээ Альбертэд туслаагүй. Тэр тантай уулзахдаа хийсэн бүх зүйл нь түүний санаа байсан. Тэгтэн Аллегро ч гэсэн Альбертыг овоо уучлан эргэж тоомоор үйж итэл нь Альберт өөрөө хүрээд ирдэг ба Алексыг Аллегротой хамт цугааг харангуудаа чи юм өөрөө Аллегрог авах гэд намайг хөөж явуулсан байна гэснээр шууд дүр мөрдөө ороод Алексыг боогд унгаачлаг наасан. Гэсэн ч тэр үед нь Аллегро түүнийг болиулж хайртай гэдгээснээр манай хоёр ч амар сайхандаа жаргаж байгаа юм. За түүний дараагийн үсэг гарахад Алекс ч гэсэн Сара дээр явж очиод хамаг сэтгэлээ уудалж гардаг ба яг бүтэх гээд үж итэл нь Сарагийн гэр дотроос өөр нэгэн эрэгтэй хүн гараад ирвэл яг уу. Тэр үед нь Алекс ч хөөрхий хэлэх үггүй утлаа бантаад дахиад л нөгөө кул зангаараа Сараг орхиод явуулах гэж байсан ч энэ удаа өөрийнхөө дүрмийг зөрчиж Сарагийн ардаас гүйж очингуудаа өөрийнхөө сэтгэлийг илчлэх гэж алингаа алдваа. Тэг үеэр Алекс бүр Сараг машинтайгаа явах гэж байхад нь машин дээр нь харайж гарч мараад алж өгдөг ба. Түүний дараагаар Саратай хамт цуг явж байгаа эрэгтэй нь их чихэн нөхөр болохыг мэдж авангуудаа бөөн баяр болж Саратайгаа иргэн нийллээтэй. Дэнхүү киноны төгсгөлд Альберт Аллегро хоёр ч гэрлэж Алекс Сара хоёр ч хормон дээр нь ирцэн явж байдаг ба. Ингэж нэг юм бүх юм аз жаргалтайгаар төгсөж байгаа. За ингээд дараагийн контент удахгүй орно шүү. Тэр бол лавн хүлээж байгаарай. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлэв. Танд 1 минут хангалттай.